Би одоо ингээд хуваарийн хөдөлмөр эрхлээд явж ил байна. Тэтгэврт гарсан, тэтгэврийн насанд хүрчихсэн. Гэхдээ тэтгэврийн мөнгөөр бол амьдрахад бэрх штэ. Тэгээ хуваарийн хөдөлмөр эрхлээд оюутнаа сургаад ингээд явж байна. Надад ажлын байрны асуудал маш хүндрэлтэй байдаг л да. Эсвэл бүр нэг айгүй хэцүү бодвол олдно. Эсвэл өндөр түрээстэй нэг давхрын юм байдаг. Маш өндөр түрээстэй тэр нь бол төлж дийлэхэргүй. Тэгээд эрүүл мэндийн бодоод нодлон жилээс би нэг давхрын нэг жижигхэн өрөө нэг түрээслээд ажиллаж байгаа юм. Энэ ажлын байр бол үнэхээр багтаад. Дахиад нэг хүн аваад ажиллуулъя гэхэл нэг машин тавих зай байхгүй. Нэг оюутан хүүхдүүдийг сургаад ажиллуулъя гэхэл бас зай талбай муутай. Өөрөө нэг машин дээр суучдаг. Тэгээ нөгөө хүний хаан суулгах уу гэдэг. Төрөөс нэлийн бас бид нарыг харах тийм бодлого хэрэгтэй байна л да. За хуваарийн хөдөлмөр эрхэлж байгаа жижиг дунд бизнес эрхэлж байгаа иргэн ч аж ахуйн нэгжийн бүртгэлд хамрагдахыг одоо уриалж байна. Би өөрөө бас хамрагдлаа.